Монгол улс Кыргыз улсын одоо төвийн ажилтнууд өнөөдөр амжилттай болоод дуусж байна. За мэдээж төвийн ажилтны хүрээнд бизнес форум зохион байгуулагдж байгаа. Мөн бизнес форумоос дээр 3 жилийн өмнөөс бизнес тугар гэдэг арга хэмжээ албан ёсоор нэмэгдсэн. Тэгэхээр тухайн улс орныхон үйлдвэр аж ахуйн нэгжүүдтэй орж танилцаад үргэлжлээд одоо бизнес форумаа хийдэг юм шинэ формат 3 жилийн өмнөөс бий болсон байгаамаа. Тэгэхээр бид бүхэн тухайн очиж байгаа улс орны үйлдвэр аж ахуйн нэгжүүдийн хөгжил, инновац, технологи, болсон хүчин Монгол дундаад байгаа олон асуудал байгаа шүү дээ, тийм ээ. Энэ асуудлуудыг тухайн улс орн яаж шийдэж вэ гэдгийг одоо бизнесийн төлөөлөлт зөвхөн орж танилцж байгаа. Нөгөө талдаа энийг нь төр ямар бодлогоор дэмжиж вэ нэ? Татврын орчин, нийгмийн даатгалын орчин, нөөтийн орчнуудыг яаж хөнгөлж чөлөөж өгжээж өнөөдөр энэ улсад бизнес хөгжиж байна гэдгийг одоо тухайн бизнес форумаар ярилцж байгаа. Энэ удаа бол бид бүхэн иж бүрэн түншлэгийн хэлцээр хийснээрээ одоо Монголын болон Киргизийн бизнесүүд бол огцом өсрэлт гарч экспорт болон импорт тэгээд логистик асуудлууд, гадаадын хөрөнгө оруулалтын асуудлууд гэдэг хоёр талаасаа бас шийдэх асуудлууд нэлээд асуудлууд байгаа. Хөдөө аж ахуйн салбарт хамтан ажиллах ноосыг боловсруул авах тийм ээ. Дээрээс нь хүнс хөдөө аж ахуйн салбарын жишээлбэл зарим сарлаг болон ямааг бас энэ Киргиз улс руу авах импортлж авах тийм саналууд тавьж байна. Энэний дагуу болон сайхан ажлууд хийгдээд ирэхээр бидний хооронд эдийн засгийн эргэлт огцом хэд дахин нэмэгдэх юм боломж бүрдэж байна. Их сайхан найрсаг ажил болж байна.